Энэхүү видеог олон улсын бууцааны сайт 1xBet хамтран хүргэж байна. Хэрэг та хөрнийг болон түүнээс дээш настай болоо. Тайлбар хэсэгт байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ довчлол гэсэн промо кодыг ашиглаж зэнүүлсэн дүнгээ 100% бонус болгоно аваарай. Та өөр тохирох боломжит дүнгээр бооцоо тавьж ит автахгүй байхыг анхааруулж байна. Энэ удаагийн дугаартаа Flex X-Scope зурлын part 3-ыг ирж өгөхөөр бэлдлээ. 저놈들이 범인이야. Ийсүү маань хуучин байранд нүүж ирнэ. Засаж будалгүй яг л хуучин хэвээр нь нүүж орно. Ийштэйг хамт үргэлжлэн тэр үеийн мэдрэмжийг л авах гэсэн байх. Ород удаагүй байтал хөрш шалын ажуумаа орж ирээд л энэ байранд хүннүү жирлэгүү удаж биеийн хавийг хариуцдаг хөршийн холбооны дарга байна гэдэг. Энэ байрч засвар хийж яслах хэрэгтэй юм байна. Хэрэгтэй юм байвал хэлээрэй гэдэг. Манайх эсрэг талын хаалга шүү гэж хэлээд явнаа. Ганхиу гэрээсээ гараа явахдаа Исүгийн машиныг гэрийнхэн гадна байгааг анзаараад Зангэ манай хоёр маань хөршүүд болцгоо. Энэ удаа тэдний ажиллах хэрэг бол нэгэн дүрэгт ойролцоо алиудад өндөр настууд маань нас барсан байдалтай олдсон ба тэднийг гадны нөлөөтэй юу эсвэл цувралалгуу гэдгийг тогтоохоор ажиллах болно. Хэрэг болсон газарт тус бүрийнх нь аргирийнхэнтэй уулзаад зүс алга болсон эсхийг асуухад өвлөгдөж ирсэн үнэт хэдэллүүд алга болсон гэх мэдээллийг өгнө. Ингээд гадны нөлөөтэй байх магадлалтай гээд шинжилгээ шалгалт хийсэн ч юу ч олсонгүй. Ямар ч уул мөр үлдээгүйг харахад мэрэгжлийн цувралал урчид болох нь бат болно. За энэ хэрэг маш нарийн ажиллагаатай бол манай Исүд гайхалтай нэгэн санаа орж ирнэ. Тэрээр алга болсон үнэт эдлүүдийг дуудлага худалдаагаар зардаг газартай холбогдож бараа авах гэж сонирхож байгаагаа хэлснээр тэд очиж худалдан нь авахар болно. 2 тэрбум вон энэ мөнгийг манай Исү гаргахаар болно. За ингээд ажиллагааг эхэлж клуб руу орно. Ганхиугийн ч чөлөөтэй бай гэж яг л гэмт хэрэгтнийг мөрдөж байгаа цагтаа шиг л харагдаж байна гэдэг. Тэд уугаа сууж байтал ойролцоо хаалга нэгдэнэ. Манай хоёр ч өдөг шоу ортол битүү камертай байх ба зуучлагч эмэгтэй бараг тэдэнд танилцуулна. Удалгүй барааг аваад мөнгөө өгөөд гарнаа. Мөнгөтэй зүнхэнд байршил тогтоож хийсэн ба мөнгийг авч явах үед хэрэгтнийг барих байлаа. Гэтэл нөгөө хулгайчид чинь мөнгөө аваад цүнхнээс байршил тогтоогчийг аваад ойролцох машинд хийгээд явсан байлаа. За манай хэдэж хэрэгтнийг барих гэсэн чи ямар ч улмөргүй мөнгөч байхгүй буцаж ирнэ. Нөгөө зохион байгуулагч эмэгтэйтэй уулзсан чинь тэдний хэн болохыг мэдэхгүй. Баг энтер зүүж ирээд л мөнгө авахтаа ч гэсэн багтаа ирсэн гин. Эмэгтэй хилдэс дээр авчиж байцаалт авнаа. Би захиалагчийн хайсан барааг эртний үнэт эдлэл зардаг нууц вебсайтад байршуулах ба тэд холбогдож барааг авч ирээд мөнгө аваад л явдаг. Тэдний талаар юу ч мэдэхгүй гэж өмнөө хэлнэ. Манай хэдэж хилдэс дээр арга бараас сууж байтал Исү дахин нэгэн галзуу санаа орж ирнэ. Бараа зүүжлэгч эмэгтэй дээр ирээд түүний хэлсэн нөгөө нууц сайтад үнэт эдлэл авнаа гэж зар оруулаад тэдэнтэй холбогдоод хайж байгаа барааныхаа зургийг явуултал синдэд наачдээ тэгсэн өөр хилцэхнэрээ комментрийн хураах гэтэл Исүч тэдэнд ихээхэн үн санал болгосноор уйруулгаас чинь саналыг хүлээж авна. За ингээд тэдэнд настай ихтэй сайн тулгалдаг хүн хэрэгтэй болно. Ганхиуг аавдар ирээд гуйтал аав нь үгүй гэд гүрүүчтэй. Өмнө цагтаа байсан болохоор туслах байх гэсэн ч хитрхи аюултай болохоор үгүй гэдэл гүрэн. Иесус тэдний дээрээд чангаар нөгөө хоёр чинь бидний өгөөшөнд орсон. Одоо туслах хүн хэрэгтэй байна. Олсон уу Ганхиугөө гэд. Ганхиугч чангаар аавтаа сонсогдохоор
Энэ төлөвлөгөөч хот боллоо доо гэд ярилцаж байтал аав нь за туслая гэд тэдний саналыг зөвшөөрнө. Ээжийг нь харин яах вэ гэтэл Иесус би зохицуулнаа л гэнэ. Ажлаа тараад гэртээ ирэхэд аялалд явах эрхийн бичиг байв. Эхнэрийнхээ хаашаа аялахыг мөрөөдгийг хэлээд тэр газар руу нь 2-7 хоног аяллаар явхаар болж бөөн баяр болно. Нөхрийгөө явуулах уу гэтэл үгүй ээ чи яваа гэж зөвшөөрсөнгүй. Ганхан өгч адил ажилтаа гэдэл найзууд руугаа залгаад хамт явахаар болцгооно. За ингээд нөгөө үнэт эдлийн бэлдээд үс нүүр царай энтрээ хувиргаад настай хүний дүрд хувраад тусгай ажиллагааны хэд маань Иесугийн гэрт бүх тоног төхөөрөмжөө камера бэлдээд хулгайчдыг эрхийг хүлээн. Иесус харин хоол энтер захиадад л Ганхиог харин уурлана. Амрах гэж ирсэн биш ажиллагаа явуулах гэж байна гэдэл уурлана. За түн удалгүй манай хоёр багийн чинь нас барсны зураг өнгөө авдаг үйлчилгээ энэ төр гэдэл худал хилээд л орж ирнэ. Зургийн трийг авах гэж байгаадаа нөгөө хүний дэдлийн хараад л шууд л ажилдаа орноо. Хоолнд нь хор хийж уух юмд нь унтуулах юм хийгээд ухааналтангууд л амандан будаа хийгээд тэрүүхэндээ маш зэвэрхэн ажиллаад хоол идэж байгаад хахаж нас барсан байдалтай гадны нөлөөгөө мэд харагдуулнаа. Ганхиогийн аав ч юм цагдаа хүн болохоор нэлээд хаашир. Хор байгааг мэдсэн болохоор идэх гээд л эргэлзэн. Манай хэд ч бүшүүхэн дайр нь орж ирэхэд нөгөө хэр чи ярина Ганхиогийн аавын хүзүнд нь хутаг тулгаад ойртвол алан шүү гэдэл айлгана. Яг зүгтах гэж байтал цаанаас нь Иесус орж ирээд шүлээд аав нь хулгайчийг үрч хидээд л гава хайтал Ганхиог гава өгч рефлексээрээ гава хайж байна уу гэдэл нээсгэлнэ. За ингээд ажиллагаа амжилттай болж хэрэгтийг барьцгаана. Манай хэд ч баяраа тэмдэглэж хэрэгтнийг барьсанд баяр хүргэнэ. Иесус ч аавынхаа гэр бүлийн оройн хоолнд ирэхэд бүдэл түүнээс хэрэгтнийг яаж барьсан талаар асууцгаана. Аав нь түүнийг хараад Иесус маань өөрчлөгдөж хэмээн бодно. Харин хойд ээж нь ууртай нарахгүй гадна. Манай хэд баяраа тэмдэглээд оройн хоол идээд жunior харин Иесус рүү мессеж бичиж оройн хоолн дээр Иесус хүрж тэд хамтдаа баяраа тэмдэглэцгээе. За ингээд энэ удаагийн дугаар таамаг байсанд баярлалаа. Бичлэг таалагдсан бол subscribe тавьж хэмжээрэй, комент бичээрэй. Баярлалаа.